Санхүүгээ удирддаг арга барилаа хуваалцахаар аль эсвэл ухаалаг шийдлүүдийг санал болгохоор олон хүмүүс бидэнд ханддаг болжээ. Энэ сэдв иргэдийн хувьд чухал гэдэг нь илт анзаарагдаж эхэлсэн. Түүхээ хуваалцсан, шийдлээ хайсан олон сэтгэгдлүүд дундаас нэгэн сонирхолтой зочныг бид энэ дугаартаа урьлаа. Төрөлхийн гэмээр төлөвлөгч түүнийг санхүүгээ хөдөлсөн туршлага танд нэгийг бодогдуулах болов уу? Энэ өдөр бас урилга хүлээж авсанд баярлалаа. Ирсэнд баярлалаа. Тэгдүү яг та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Пэйж рүү бичсэн дагуу их сонирхолтой санагдаад таныг өнөөдөр ямар ч хэлсэн хотын төвд явж ийн гэхээр нь олзуурхан ингээд бас урьлаа. Тэгэд анх ер нь өрхийн санхүү, хувийн санхүүгээ хязгаанаас хөдөлж эхлэв. Яагаад ер нь хөдлөх болсон юм? Энэ талаар хоёлаа ярив. За анх одоо 2000 оны 9 сард одоогоос энэ одоо 2025 он гэхээр 25 жилийн өмнө 4300 орчим төгрөгтэй болцсон байна. Энэ мөнгнөөс ихтэй яаж мөнгөө зарцуулснаа, мөн ямар орлого манай гэрт орж ирж байгааг тэмдэглэе гэд одоо бичиж эхэлсэн юм түүхтэй юм аа. Тэгэхээр энэ бодвол мөнгөгүй энэ мөнгөө яаж одоо хөргөх үү? Миний мөнгө ер нь юунд зарцуулагдаад би өнөөдөр 4000 гэдэг төгрөгтэй болчихвоо гэдгээ харъя. Ийм л одоо яриа хөрөөн дээрээс бичиж байсан. Яг хүнд ийм нэг шийдвэр хэрэгтэй гэсэн үг. 2000 оны 9 сарын 26-ны 16:00 гэсэн байх шүү. Эхлэн орлого зарлага бүртгэх боллоо. 4385 төгрөг байна гэж. Тэр өдөр. Тэгээд энэ мөнгнөөсөө би 2000-ыг нь омбог буюу манай хань англи хэлний ном авч өгөөд 200-аар нь автобусан суугаад маргааш өглөө нь 9 сарын 27-ны өглөө надад 2185 төгрөг үлдсэн гэсэн үг. Би 16 цагаас хойш яг энэ зардлыг хийгээд гэртээ очсон байна. Тэгээд 2185 төгрөгтэй эхэллээ. Энэ өдрөө юу зарцуулснаа бичлээ, тий? Хоолны төдийг зарцуулаад, үсээ зарцуулаад тэгээд тэрний маргааш өглөө хэдэн төгрөгтэй үлдсэн гэдгийг заавал тэмдэглэх нь их чухал. Тэгэхгүй нөгөө хүн за санахаараа бичнэ, инхээрээ бичнэ гэж юурээс болохгүй. За тэгээд энэ дээдх нь бол зүгээр энгийн цаасны өнцгтэй бичсэн байна. Тэгээд орлого зарлагаа бичүүлээд ингээ эхлэнгүүд танд нөгөө хүн нэг юм ухаан орно гэсэн үг. Би нэг хүн ухаачихын тулд нэг заавал нэг юм хийх хэрэгтэй. Тэгээ энэ сүүлд нь 2003 онд би програм бичээд өсөг хөрөх гэдэг энэ програмыг зохиогоод тэгээ энийгээ бас ингээ зарим хүмүүст бол ингээ 5000 төгрөгөөр хүртэл суулгаж өгч байсан. Зарж байсан гэсэн. Тэгээд наад энийг худалдаж авсан хүн жишээлбэл нөгөө баяр хүргээл, урам өгөөл тий. Тэгээ сүүлд нь ингээ цалингийн карттай 2005 онд цалингийн карт эхэлж байсан биш. Манай одоо номын сан 2006 онд би өөрөө хувийн харилцах танстай болж байсан байна. 2008 онд нөгөө миний програм чи өөрөө зээлүүлснээ тэмдэглэдэг болсон гэж шүү. За хүн зээлүүлсэн мөнгөө ингээ тэмдэглэдэг. Тэгэхгүй тэр чинь аль ч дансанд байхгүй. Тэгээ зээлүүлсэн гэдэг нэг бос. Тэгээ 2010-11 онд би үн төлбөргүйгээр програмаа тараагаад бас хүмүүст хэрэглүүлж байсан байна. Тэгээд нэг энэ програмаа хэрэглэх боломжгүй болсон л да. Яагаад гэхээр нөгөө Windows гэдэг систем өөрөө шинчлэгдээд тэгээ намайг ийм хэрэглэх боломжгүй болгочих. Тэмдэглэл хөтөлснөөр одоо таны амьдралд ямар ач холбогдолтой, ямар үр дүнгууд гарч эхэлсэн юм? Нөгөө дүнгээ гаргаж харах гэдэг байгаа гэсэн. Яг хүнсэнд хэдэн төгрөг зараад байна. Хувцас сунаар авахд хэдв, гоо сайхны бүтээгдэхүүнд хэдв. Ер нь автобус унаанд хэдэн төгрөг зараад байна гэж нөгөө нийлбэр дүнгуудээ бодож хараад манай хэрэгцээ нэг жилийн туршид ийм байдгийм бол би үүнийг нэг бөөний үнээр наавна гэдэг асуудал гарч ирсэн гэсэн үг. Яг нэг мөнгөө хэмнэхийн тулд хамгийн ихний гарсан үр дүнгуу тэр байдаг. Нэг хамгийн бас хөгжилтэй мундаг дугуй унаад ер нь автобусны мөнгө хэмнэгдэх юм уу, ямар ашиг гардаг юм бол тэгээ бодож идэл мөнгөн тал дээр бол ашиг гарахгүй байсан. Яасан гэхээр дугуйгаа нэг 90,000-аар ч юм уу хэдээр ч аваад тэгээд нэг жилдээ нэг хэдэн удаа чи нэг өвлийн хүүтний гасхлаар нэг 9 сар 12 сарынхаа нэг 9 сард дугуй унахад тэгээ дугуй уналт болгоно нэг автобусны мөнгөөр үржээд үзэхлээр бол нэг тэгж нэг зөрөө гарахгүй. Дугуй нь одоо хагарна. Тийм нүгт асуур орно. Нийлбэр дүн гараад ирсэн учраас яаж өөртөө сайхан зүйл гэж бодсон гэхээр нэр нь дугуйгаар хийж байгаа хөдөлгөөнийг маань тэр дугуй унаад явж байгаа баяр хөөргийг маань тэр сайхан замдаа үзэж харж байгаа зүйлийг маань автобусаар явж байгаа би харахгүй шүү дээ гэж бодож тэгээ ер нь өнөөдрийг хүртэл яас дугуйгаа ундаг. Энэ бас одоо нөгөө өрхийн орлого зарцуулалт тийм ээ мөнгө орлого болон зарцуулалтаа тэмдэглэсний маань их үр дүн гэж боддог. Заавал одоо бодиттой орлого нэмэгдлээрээ биш өөртөө үзүүлж байгаа эрг үр дүн сэтгэл зүйн нөлөөллөөр бас үнэлээд байна тий. Яг үнэ.
За би энэ нөгөө танд бас энийг хэлсэн үг юм. 2010 хэдэн оны үед би ерөөсөө ингээд өрхийн төсвөө ингэж бүр тайлан болгож блогдоо бичдэг байсан. Зөв. Хараа 5 амтай гэрээ захиргааны дулаанаар хангахдаа 98 шуудай нүүрсийг 300,900 төгрөгөөр авчээ. 1239 кВт эрчим хүчийг хэрэгжилжээ. Хог хаягдлын мөнгө үндэсний олон нийтийн телевизийн тогтмол хураамжинд гээд нийт энэ бол нийтдээ 180,777 төгрөгийг би зарцуулжээ гэдэг ингээд тий. Цаг хугацааг хэмнэгч, орон зайг довчлогч, холыг хоёрыг уулзуулдаг интернет гар утасныхаа харилцаанд би 490,000-ыг бүр энээс хэд хийх байгааз? Тийм бай. 490,000 төгрөгийг зарцуулж. Энэ нь бол яг магадгүй утас авсан баг. Тэгээ юм өндөр гарч байгаа. Өрхийн төсвийг одоо за магадгүй хөтөлж үзээгүй хүмүүс бол ямар төвхтэй бараг өөрөөсөө харамлж амьдрах гэж юу байдیں ч гэдэг юм уу. Яг үзээгүй хүмүүст бол юм болгонд хол байдаг тий. Тэгэхээр тийм хүмүүс та юу гэж хэлэх вэ? Энэ чинь саяны одоо таны энэ дэвшүүлж байгаа хүмүүс ингэж бодож байгаа даа гэдэг энэ нь бол бүр хөтөлдөг хүнд ч гарна. Манайд ч одоо гарч ирсэн гэсэн. Одоо эхний 1-2-3 жилд ингээд бичгэд чинь эднийх их өрхийн төсөө бичдэг гинлээ. Одоо эднийхээс тийм асуугаад нэмэргүй ч юм уу тэгээд хэрэггүйгээл одоо зүгээр төрсэн ах дүүнээр хажуу найз нөхөд хүртэл тэгж бодно штэ. Гэтэл би эцэст нь нэг зүйлийг их сайхан ойлгосон. Энэ бол юу гэхээр хүн аливаа зүйлд аривч чамгч байх гэдэг энэ зүйл рүү л очуулдаг юм байна. Бүр нэг бид нар харамч хахир болох гэж ухаандаа өрхийн төсөө хөтлөөгүй гэдгийг л сүүлд ойлгосон. Тэгэхээр би таны одоо анх өрхийн төсөө хөтлөх болсон шалтгаан бол за энэ үндсэн цалингаа би ер нь яаж хүргэх вэ? Яг үнэ. Эндээсээ юуг нь одоо танах уу? Ямар ашиггүй үр зарцуулж байгаа юм бол орлого нэмэгдэх боломж юу байна гэж харсан байх гэж бодож байна тий. Яг үнэ. Орлогыг нэмэх юм олон аргуудыг хүн хайдаг гинэ. Нөгөө ингээд ер нь одоо бид нар чи их мэдээллийн дунд байна шүү дээ. Би болохоор орлогыг ер нь биш олсон орлогыг яаж зохистой зарцуулах уу гэдэг дээр л ухаалаг зарцуулах уу гэдэг дээр л их анхаардаг хүн. Өөрөөр хэлбэл зарцуултыг багасгах тусам зарцуултыг ухаалаг болгох тусам бидний орлого нэмэгдээд байгаа юм шүү дээ. Нөгөө та. Энэ орлогоо нэмэгдүүлэх боломж гэдэг чинь та бидний тийм хүсэл сонирхлоос их хамаарат байгаа маа. Тэгэхээр та үнэхээр одоо юу гэдгийг өөрөө сэтгэл санаа өөдрөг явъя гэвэл нэг өрхийн төсвөө бичих нь маш чухал юм аа. Бичиж явах явц чинь танд гоё амьдралын гоё ухаанууд гараад ирнэ. Гол нь эхлэх хэрэгтэй тийм ээ. Нэг хүнд нэг юм хүсэл сонирхол төрөх нь их чухал. Тэгээд манай ухаалаг санхүү нэвтрүүлэг маань өөрөө энэ Монгол оронд чи одоо энэ хүн мөнгө санхүүгөө зөв залаасаа гээд тал бүрээс нь байгууллагууд ингээд нөгөө санаачлаг гаргаад байна шүү дээ. Тэг үнсний телевизэн хүртэл ингээд хичээгээд байна. Тэгэхээр Монгол банкны тэр нэг веб байдаг юм аа. Тэгээд одоо энэ хувьцааны компаниудаас гаргасан ном хэвлэлүүд хүртэл би бүхэл юм бидний эргэн тойронд байдаг боловч би гол нь харахгүй байдаг. Би өөрийгөө юм мэддэг гэж бодчихсон л намайг бүх юмыг түгждэг юм нэг аюул бий. Энгийн ах угаасаа ургаж гарсан энэ одоо санхүүгийнхаа боломжуудыг олж харсан сайхан түүхээ хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд үзэгчд маань бас нэгэн ухаарал, бас бодол цаашдаа төлөвлөх олон зүйлд нь бас нэг санаа сэтэл өгсөн бахаа гэж бодож байна. Ингээд нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Хувийн санхүүгээ төлөвлөнө гэдэг санхүүгийн сахилга баттай хариуцлагатай хүний ажил. Орлого зарлагаа хянаж тэр бүрийг бүртгэн гэдэг яг үнэндээ ядаргаатай хэрэг. Гэвч ямар нэг юмыг хэмжихгүй бол удирдах болдгүй гин. Иймд санхүүгээ хөдөлснөөс та хүсэл хэрэгцээ хоёроо ялгаж сурна. Бэгцрэнгийн хувьд энэ боломжийг биднээс төрүүлж харсан гэлтэй. Өрхийн орлогоо төлөвлөөд өөрийн санхүүдэд дарамтгүй, үүргэвчтэй ажлыгч гадаад орноор хийж, орлогоо заавал тогтоосон тарифаар тооцохгүй, олон жуулчдыг гэртээ байрлуулдаг хостел хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Орлого гэдэг заавал бэлэн мөнгөөр биш, бие сэтгэлд үзүүлж байгаа үр нөлөөгөөр нь ч үнэлж болдгийг хөрөнгөнд сэтгэлээ чилээж биш, хөнгөн тайван амьдрахын чухлыг түүнийг хөтэлдэг хуудаснаас та дэлгэрэнгүй сонирхоорой.